Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ дэлхийн бүтэцийн талаар мэдэж авцгаая. Үргэлжлэхэнтэй зэнгэр дэлхийн дотоод бүтэц нь хэд хэдэн давхартай. Цаазаа. За, хамгийн ихний давхар нь цалцтас буюу газрын давхар юм. Энэ давхар нь 20-70 км зузаан. Дараагийн давхар нь дээд манти. Дээд мантийн ерөнхийдөө хайрын процесс тогтно. Энд галдуудын магма үүсдэг. Энэ бол доод мантийн хатуу чулуулгаас бүтнэ. Энэ бол гадаад зүм нь газрын гадаргаас 2900 км-ийн гүнээс эхэлнэ. Энд бодисууд шингэн төлөвт байна. Энэ бол дотоод зүм. Дотоод зүм нь газрын гадаргаас 5100 км гүнээс эхэлнэ. Энд даралт маш их тул хатуу төлөвт байна. Дотоод зүм 6500 хүртэл хэмийн халуун байна. Энэ бараг нарны газартай ижил температуртай гэсэн үг. Дэлхийн дотоод бүтэцийг хинч нүдэрээ үзээгүй бөгөөд сейсмийн дэлгөөнийг дэлхийн гүн рүү илгээж эдгээр үйлдэлүүдийг ялгсан байдаг. Кинон дээр дэлхийн гүн рүү цоон ухаад нөгөө талд нь гардаг талаар галгаа. Дэлхийн бодит амьдрал дээр ямар ч боломжгүй. Учир нь хүн төрөлхтөнд дэлхийн гүн рүү цоон ухах олон ордлого хийж байсан. Түүний нэр нь Оросын Мурманск мужид дах Кола гүний цооног юм. Уг цооногийг 20 жил өргөнцний эцэст 12.2 км гүнд хүрсэн гэдэг. За, ингээд бүгдээрээ дэлхийн бүтэцийг мэдэж авлаа. Гэрийн даатгалч дэлхийн хамгийн гүний уурхай хаана байдаг, ямар нэртэй уурхай байдгийг олж мэдээд комент хэсэгтээ бичээрэй. Баяртай.